Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За өнөөдөр би хичээлээр та бүхэндээ усны нөмрөг үргөд юу бас л нөгөө загсаар хоолдог шоуныхаа товч танилцуулга хийх гэж байна. Хүүхдүүд та бүхнийгаа бас чилээхгүй тулд би бас маш богинохон мэдээлэл бэлтлээ. За усны нөмрөг үргэд түүний тодорхойлол агуур нутгалтгийн за идэж дижил нь юу юм хамгаалагдсан байдал ямар юм гих талаараа ярьж өгье. За өнөөдөр энэ шоу маань ерөнхийдөө би түрүү хэлсэн бас загсаар хоололдог гэж. За өндөр нь бол 72-оос 84 см өндөртэй. Далавчаад дэлгэсэн байдал нь бол 180-аас 205 см урттай байх нэ далавчаад дэлгэх үед нь. За энэ шоу маань өнөөдөр ер нь бол өндөр модонд үүрээ застай. За тэгээд 2-оос 4 ширхэг өндөг гаргадаг юм шоу байна. За одоо би тэгэхээр зэрэг та бүхэндээ өнөөдөр энэ шоу маань ер нь бол бүргэдтэй ойролцоо гэж ойлгож болох нэ, тийм үү? За энэ шоу маань өнөөдөр Монгол орны хаах нур байх нь ерхийдөө хойд нутаг хөвсгөл энэ манай туул голын сав газараас хажууд ийш баруун тишээгээ хойд сэлэн хөвсгөлийн тал руу байна гэсэн үг ээ. За тэгэхээр зэрэг одоо энэ цайвар ногоо нь бол одоо өөрөө застайгаа зүр нутгалдаг газар гэж болж байна. Хөхөнгөтэй нь бол өвлждөг газар нь. За энэ бол одоо хар ногоон байгаа нь бол өвлж жилийн турш байдаг газар гэд ингэж ойлгож болох нэ. За ер нь бол одоо томоохон гол нэг загсаар хоололдог юм чинь гол нууруудын газараар усаа дагаж амьдардаг байх нэ. За Монгол оронд бол одоо ер нь бол алтай. Тэ баруун хязгаараас өсвөлээд одоо наашаага овс, завхан. За тэгээд энэ орхон гол. За наашаага энэ хараа, туул гэдэг ингээд энэ дархтын отгор гэсэн энэ газруудаар бол одоо амьдардаг байх нэ. За хэзээ ингээд нэг амьдардаг газар нь их юм шиг боловч энэ бол одоо ерөөсөө статусын хувьд бол нэн ховор зүйлээ гэсэн юм улаан намд орсон байдаг юм байна. Энэ шоу маань ер нь бол зүгээр хальт ингээд зүр зэрвсгийн юуг нь харахад бол биеийн хэлбэр юмнуудыг харахад бол одоо бидний хэл занснаар бол сохор хилээтэй бол маш их төстэй тийм шоу байгаа. Тэгэхдээ бол энэс бол хамаагүй том шоу байх нэ. За түрүүн би хэлсэн ер нь бол цэнгэг усны загсаар хоололдог юм шоу. Энэ шоу бол. За мөн тэгээд ихэвчлэн бол загсаар хоололдог. Бус үедээ бол наазаа юм жижиг одоо хулган зурамч гэдэг юм уу те хөхн жижиг амьтдаар бол бас хоололдог байх нэ. За ингээд хамгаалагдсан байдал. За энэ амьтныг бол одоо амьтны тухай хувьд бол нэн ховор амьтнаар ингээд бүртгэж аваад тэгээд хамгаалтанд авсан зүйл ангид нь оруулсан. За зэрлэг амьтан ургамлын ховорцсон зүйл олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц гэж байдаг. Тэр конвенцд бас бүртгэгдсэн байгаа. За тэгээд олон улсын ач холбогдол ус намрах газар, ялангуяа усны шоуд олноор суулгардаг газар гэдэг. Энэ хамгаалах конвенцд бас хамруулсан, ингээ авруулсан байж байгаа. Усын тусгай хамгаалалтын газар нь дархас нутгаа дээр нь болохоор зэрэг одоо наривчин судлах шаардлагатай гэсэн ингээд юм нуудыг сурчлагаа хийх. Одоо хүүхдүүд та бүхэнд нэлээд зүйлийг таниулах ийм ажиллагаануудыг хийх ёстой байна. Ингэснээр одоо хамгаалтын байдал бол сайжрах юм гэсэн ийм зүйлээ өгдөж байгаа юм. За ингээд та бүхэндээ товч мэдээлэл хүргэлээ. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Мөн адил нөгөө төрөөчийн хөдөлгөөр зүүрдсэн Эрдэнэ ховор боловч олж болдгоо. Эрдэм гүн боловч сурч болдгоо гэсэн ийм сургаал үгээр өндөрлөө. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.